Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Таны мэдгүй хэлээр өрөөтэй Занга ТV-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн шинэ дугаараар судлаач Бэлгүн болон судлаач Тод миний бие Монголын нус товчооны шинэ дугаарыг эхлүүлэх гэж байна. За өмнөх дугаар дээр та хоёр төв тэнгэр хөгчөө бөө хаан эзэн дээр очиж хөх тэнгэр надад нэгэн удаа хасар Тэмүүжин нэг удаа хаан хасар нэг удаа хаан болноо гэдэг нэг яриа. За тэгээд эзэн хаан бол хасрыг барьж аваад шийтэх гээд аваа те тэр үедэр дууссан. За ер нь их хаан бол ер нь хасрыг цаазлах нь тодорхой. Тэр чинь юу юм? Ах トゥ хоёрын хоорондох асуудал бол өөр. Энэ бол Тэмүүжин хасар хоёр бол өөр шүү дээ, ах トゥ хоёр. Харин энэ бол хаан хишигтэн цэргийн удирдагч хоёрын хоорондох асуудал болсон. Эрх мэдэл гэдэг чинь ийм л байдаг. Эрх мэдэлд хүрсэн хүн түүхэнд одоо эрх мэдэлд агуу хүмүүс, нэрээ үлдээсэн хүмүүс яагаад ах トゥ усээ хань хамсаатнаа алж хороодог. Гэхдээ зүгээр эрх мэдэл чинь бас хүнийг ийм болгодог. Нэгд эрх мэдэлд ихтэй удирдлагын судалд суусан хүн ямар ч хүнээс гарна. Энийг харамсалтанд хэн ч эвдэж байгаагүй. Тийм болохоор хасрыг одоо цааслах нь тодорхой. Хасрыг чирээ дийлэхгүй байсан. Цаадах ч ноцлоод болж өгөхгүй. Аль нэмээд 5-6 он ороод ир. Наадхаа гарга. Одоохон цаазл. Ха. Би хэлье. Ямар ч буруугүй. Тэв тэнгэр танд худлаа хэлсэн. Би буруугүй ш таахаа. Би буруугүй. Төргөн чирээ гаргаад ирээ. Төргөн чирээ гаргаад ир. Одоохон энэ асуудлыг дуусгах болгоно. Чи юу болж байна гэд ороод ирж байна. Эргээ харсан чи ээж нь ороод ирдэг. Өөл их ороод ирдэг. Хасрын хүлээсийг тайл. Ээжээ би чи Тэмүүжин хаан болчлоо гэд ингэж байгаа юм уу? Хасар ямар буруу хэрэг хийсэн? Хасар ямар буруу хэрэг хийсэн? Хасар хамаг дайсны чинь дарж өгсөн биш үү? Хамаг дайсны чинь дарж өглөө. Одоо хасар хэрэггүйгээд чи хасрыг хороох гэж гинүү? Чамд хань хамсаатан хизээд олдно мэдүү? Харин мах цусны тасаргаа ерөөсөө олдохгүй. Алийг хишгэн цэргүүд бүгд гар хасрын хүлээсийг тайлаадах. Бүгд гар. За ингээд өөл их ороод ирсэн. Хишгэн цэргүүд бүгд гарсан. Чи хаан хүн байж. Чи яахсан холыг хардггүй харлага юм. Чиний ах トゥ усийн хооронд төрсөн ах トゥ усийн хооронд яс хайж байгааг чи ерөөсөө олж харахгүй байна. Чи ерөөсөө юу ч одоо олж харж чадгаа байсан. Эрх мэдэлд чи сохорсон бай Тэмүүжин. Чинийг хар гэдэг нөө дээлээ ингэрээ яриад хөхөө гаргадаг байхгүй. Та хоёрын хөхөж өссөн хөх. Харж гин үү? Чи хөхөөд миний хөх чинэрдэг байлаа. Хачуун Тэмүүгээ хөхөө Тэмүүлэн хөхөөд бүгд хөх чинэрдэг. Хасар харин хоёр хөхийг маань ээлжлэн хөхөд хамаг хөхний чинрээ арилж дотор минь уужирдаг байлаа. Чи одоо хасар дүүгээ алах гэж байгаа бол маргааш чи хэнийг алах юм? Чи маргааш хэнийг алах юм? Хачууныг алах уу? Нөгөөдөр хэнийг алах юм? Тэмүүгээгүй. Тэгэд намаагүй чи. Чи яаж байгаа? Ээж би уулын чи хаан байж олно. Над чиний хаан чинь хамаагүй. Чи хаанч болно уу, хинч болно уу надад хамаагүй. Харин надад чи хизээд миний бяцхан хүү хэвээрэл байх болно. Яаж ам тойр? Би ихтэртэй яаж хэрэлдэж муудалж ирсэн мартаа юу та нар? Бага насны чинь явдал та нарт даайлангуй Тэмүүжин чамд сургамж өгөөгүй мүү? Ээж би буруутай гэснэ сүгдчихэж байгаа байхгүй. Их хаан ихийнхээ өмнө сүгдэж шít. Би ээж намайг зэмлэхэд гимшхийн ихээр гимшиж ичхийн ихээр ичв. Нууц товчон дээр ингэж гарсан байдаг. Тэ ер нь бас нус товчон дээрс гардаг те. Ихийг орж ирэхэд нөгөө айн мэгзэж сандарсан гэдэг. Тэгээд биш те. Өөлөө их ч гэсэн ер нь бол бүтэн шүнжин цагаан тэмээгээр давхсан гэдэг бүр бичсэн байдаг шít. Тий. Сархан шаргачаад авдаг.
Тэр хов зөөж байгааг нь очиод сонсчихгүй да. Их хааны хажууд Тэв тэнгэр хов зөөж байгааг нь. За ингээд одоо Тэмүүжин одоо өвдөгсөгдсөн ээжийнхээ өмнө алуу дүүтэйгээ эвлэрчи. Гэмгүү дүүгээ хороох гэж идэг. Дүүгээсээ уучлахгүйгаач. Хасраа хаахыгаа уучлаарай. Ах нь харлган байж. Аха тэр үе тэрвэлдэж. Чи хасраа хаахтаа очсон өчл чинь байгаа юу? Чи яагаад одоо болтол их хаан ахта өчлөө үлдэх хэлэхгүй байгаа юм бэ? Би одоо хэлье яхаа. Би одоо хэлье. Өөлөн хатан ихийн. Өвөр хормоноос нь зүгдэж өр зүрхэн урагттал хамт зовсон босоо. Төрийн их цаазыг огоор шиндэж осолцсон ч төрсөн ганц ах минь хаанд нь та биш юу. Хавд хасрын их хаанд очсон өчл. Ийхүү Тэмүүжин гараад явлаа. Ээждээс та зад цаг нь болов. Агуу хаан бол зүгээр ээжийнхээ өмнө бол хургал да. Гэхдээ тэгээд ер нь ноос товчон дээр их маань тэгэхэд би ингэж хийж үлээ. Ээж маань ингэж зөөлөхөд гэхэд л ёстой хичнээн агуу мундаг хаанч гэсэн ээжийнхээ зүйл ёстой. Ээжийнхээ үгнээс гардггүй. Ээжийнхээ үгэнд үргэлж ордог хаан байсан. За одоо ингээд Тэв тэнгэр бөө ах トゥ хоёрын хоорондох асуудлыг одоо ясаах гад нэг чадсангүй. Энэ асуудлыг жоохон намжмал байж идэл хэд хоногийн дараа Тэмүүгэгийн Чингис хааны баг дүү Тэмүүгэгийн хүрээ. За миний хүрээ яагаад багасаад байна? Тэв тэнгэр л одоо бүгд яваад байгаа шүү дээ. Тэмүүгэ эзэнтэй. Уул нь би хаанхаасаа өөртөө оногдож авсан албаттай амьсан. Гэтэл өнөөдөр ер нь тоон нэрэн цөөрөд байна. Тэмүүгэ ноёнтоо бүгд л Тэв тэнгэр рүү явж байна. Бас хаан ах хасраах хоёрын чинь хооронд нилээн бодлон үсгсэн байлаа. Ээж чинь очиж байлуулсан байлаа. Таны ээж бол мундаг хүн шүү дээ. Ээж тань очиж байлуулсан. Хачуун ах яасан. Хачуун бас албатаа алдаал байгаа болохоор зэрэг хачуун жаахан холдож нүүсэн байлаа. За. Буцааж албатаа өөрийн албатаа буцааж авъя гэж Тэв тэнгэр рүү чи очиод хэлээд ир. Мэдлээ Тэмүүгэ ноёнтоо. Тэв тэнгэрийн өргөн. Тэмүүгэ ноёнтоо албатыг мань буцаа өгнө үү гэж хэлж байна. Өөрсдөө ирсэн албатыг уу? Тийм юм байхгүй. Гэхдээ тэгтээ их хааны хойрлолт бол хойрлолт шүү дээ. Та бас санаагаараа буцаагаад өгч болно шүү дээ. Чи Тэв тэнгэрийн өөдөөс их олон юм ярина гинэ. Эндээс гар. Тэв тэнгэр таны ааш араншин арай юу гинэ? Чи манай ахын юу гинэ? Тэв тэнгэр чиний өмнө сууж байгаагаар харахгүй байна уу чи? Яадаг хар зайлгүй. Энэ үний морин хураа. Та нар чинь бололтоо яаж ийна? За ингээд имэйлээ өрөөд буцаад хүрээд ирж байгаа. Нүүр ам тусаалаад. Юу болсон бэ? Тэв тэнгэрэнд намайг 6 дүүн зодоод миний морийг хурааж аваад тэгээд имэйлийг мань өрүүлээд явуулчлаа. Юу? Энэ хөгөж арай динлээ. Хоёр их ахын маань хооронд ясгайчаад одоо бас яана гинэ? Бир нөрөөч. Одоо ингээд Тэмүүгэ өөрөө явж байгаа байхгүй тий. Чингис хааны отхон дүү штэ. Тэмүүгэ. Тэмүүгэгийн доор Тэмүүлэн гэдэг нэг өхөржилтэй охин дүү байгаа. Хөхөж юу? Гадаа хийрсэн юм бэ? Отчихно л байна. Оруулж. Би алдаа авахгүй ч ирлээ. Чамаа харлаа. Чийч та нарыг тэнгэрийн од шиг олон албатаа олцсон баг шивдэ. Одоо шуналч ханахгүй байна уу? Яасыг шуналтай бай. Өөртөө ирсэн шүү дээ Тэмүүгэ. Өөртөө ирсэн юм чи би яаж буцаах юм бэ? Гэхдээ их хааны хойрлол гэж байгаа шүү дээ.
Тийм болохоор зэрэг чи миний албатыг хулгаалаад байна. Хачуун ахихыг ч гэсэн чи аваад байгаа. Ганц төдийгүй 9 өрлгийнхнийг ер нь бусдынхны бүгдээрийнх нь албатал чам руу яваад штэ. Чи өөрөө бас ингэж зогсоож болно штэ. Чи их олон хөхтэй юм а тийм үгүй. Юу гинэ? Чи алт уургийн өдөөс ингэж ярьж болохгүй шүү. Тэв тэнгэрэ. Чи намайг мэдхгүй юу? Би бол тэнгэр бөө. Чи тэнгэр бөө мөн. Гэхдээ чи наад ирэх мэдлээ. Хувийн өчүүхэн шунал ата хорсолд ашиглаж байна мэдүү. Хөөе. Алин тэмүгөө гаргаад. За манай ахын өдөөс чи ч олон юм ярьдаг болжээ. Та нар ч н одоо арай дэмтлээ. Та нар чи юу болж байна? Алуу та нар миний алтыг буцаагаа өгөх та нар чи ингээд алтаа одоо ингээд зодон болоод тэмүгээ гөөж байгаа байхгүй. Тэр шин Чингис хааны өргөө. Эзэнтэй. Эволов. Хэвдүүл зэргийн удирдагч. Тэмүгээ дүүч нь уулзыг нь. Отчихно уу? Тийм ээ уулзыг нь. Ийм шин юу хийж байгаа юм бала. Аль оруулаад. Аха. Чи чинь юу болоо вэ тэмүгээ? Тэв тэнгэрийн санаа буруулсан байна. Хасраахт хоёрын хооронд ясгайсан. Одоо намайг зодоод миний алтыг авч байна. Гэхдээ бид нар ч алтан ургийнхан бидтэй ах минь. Алтан ургийнханд хүрх хэрэг хүнд байгаа юм бэ? За. Энэ тэв тэнгэр арай л буруу ярьж. Буруу бодож эхэлж байгаа бол та. Тэмүгэ. Тэмүж. Яа бүртэ. Чи хаан хүн байж. Бөөгийнхөө үгэнд ороод л. Чамааг амьд дүүнэрийг чинь ингэж дээрлэгч штэ. Чамааг байхгүй болохоор улс их орны чи яах болж таарж байна. Бүртүүч минь. Чиний хэлдэг үнэ. Тэмүгэ. Би маргааш их хурлаа хурлдуулна. Тэр үед хүрээд ирээрэй. Тэгээд тэв тэнгэртээ очроо олоорой. Ямар арга сэтгэхээ шөөрөө мэд. Ойлголоо хаа. Их хурлааг зарлсан. Миний өргөөнд тэнгэр тахих учраас цаашдын ган гачхийг яаж болиулах талаар надад зөвлөхийн тулд хамгийн түрүүнд хонхтны чирхаагийнхан орж ирэх болно. Хонхтны чирхаагийнхан өрөөндөө миний өргөөнд орцгоо. Алтан ургийнхныг оруулаад. За, тэв тэнгэр та айраг цагаа уу? Эх хаанд та надаас ямар асуултаа суух гэв? Ган гачийг яаж байлуулах вэ? Чи зөндөөл бөөллөө, зөндөөл тахил өргөлөө. Тэглээгээд ган гачиг өргөж ижил байна шүү дээ. Ган гачгийг байлуулахад хөөе чи одоо худлаа ярихаа байл мэдөө. Чи намайг зодлоо. Хасар ахыг минь ч гэсэн чи бас зодж л байсан биз дээ. Би одоо хаан ахыхаа хажуу сууж байна. Чи одоо намайг зодж чадахгүй чи ой тэнгэр бөөгийн эсрэг юу гинэ? Энд чи манай тэв тэнгэр ах мэдүү. Чи үгээ мэдэрэ. Та нар олуула. Та нар долуулаа байгаа юм уу? Их өнгөрч явах шивдэ. Хоёлаа хөөе хөхөч юу? Одоо хоёлаа өдчихгүй. Би чиний нүднээр ахыхаа өмнө өнгөрч яага болдгүй. Хөөе чи яа гинэ тэмүүгээ? Чи хөөе болцгоо. Одоо болцгоо. Эхааны өргөнд хоорондоо байралцаж зодолдох. Хоройтой. Тойр гараад учраалуудах. Тэгээл да. Айгаахан бол гараад ирлээ чи. Хөхөж юу гараад ир. Тэгээл да. Би чамд үзүүлээд өгье л доо. Тэмүүгээ муу нус хаа минь. Гарлаа. За ойлоо нэг сайхан. Одоо ойлоо нэг сайхан хүчээ үзчих. Хүрээд ирэлтэй. За тэгээл да тэмүүгээ. Чи хэр зэрэг хүчирхэг юм. Хааны отхон дүү гэсэндээ чи бас одоо чиний омгийг дараад өгье. Барь нэг ой 5-6 юм хүчтэй зэргүүд тэмүүгээгийн зэргүүд хүрээд ирж байгаа юм. Алфтод айгүй хүчтэй зэргүүд хүрээд ирж байгаа юм. Тэр тэнгэрийг тэрвэрээд авч байгаа юм. Намаа тавиач би тэмүүгээтэй л хүчээ үзчихсэн ч гэдэг. Тавиач тэ яг нуруу хоолойж байгаа. Аха. Тэв тэнгэрийг чи би унгаацсан. Баашлаа твдчихлээ шүү дээ.
Ямаа шиг чарлж ил байлээ. Арай үгүй байлгүй дээ. Өгч баха. Бүгдээрээ гараад гарч. Энэ юу болж байна? Чингис хаан гараад ирж байгаа. Хонхны Чирхаагийн хүүхдүүдийг бүгдийг барь. Гэхдээ та нар ч хаантан минь таны төлөө бид нар манай Тэв Тэнгэр ах бид нар одоо амаа татцгаа. Тэв Тэнгэр яасан. Гол нь тасраагүй. Орилж ил байна. Нуруу авахсан бол та. Бүрмөсөн гүцээ. Түүнийг яг одоо миний нүдэн дээр, түмэн олны нүдэн дээр амийн тасал хороо. За хаанта. Та гэсэн нэг хүчтэй цэрэг ингэж барьж авч хагаад өөрийнхөө өвдгөн дээрээ Тэв Тэнгэрийг тавьж байгаа. Хуг авч байгаа. Тэнгэр бөөгийг чи би цээрлүүлчлээ. Тэнгэр яагаад намайг одоо нэрхэхгүй байгаа юм бэ? Тэнгэр яагаад намайг нэрхэхгүй байгаа? Энд чинь Тэнгэр бөө үсттэй. Тэв Тэнгэр бөө. Ард олон минь. Би тэгтэл Тэнгэрийн энэ бөөг Тэнгэрийн элчийг устгалаа. Тэнгэр яагаад намайг нэрхэхгүй байгаа? Яагаад нэрхэхгүй байгаа юм бэ? Би Тэв Тэнгэрээс илүү их мэдлэлтэй, Тэв Тэнгэрээс илүү хүчрэг. Би өөрөө Тэнгэрийн хүү. Хонхны Чирхаагийн үлдсэн 6 хүүхдүүдийг бүгдийг заазал. Тэмүүжин хүү минь. Хүүхдүүдийг мань амийн өршөөгөөч таны аминд нэг бус удаа орж исэн шүү дээ. Мэнлэн эцэг минь. Би удаан дуугаа байсан. Олон жил би дуугаа байсан. Та даанч үр хүүхдүүдэд зөв хүмүүжүүлж чадсангүй. Эн чинь их хааны өөдөөс олон юм ярьдаг болж байна. Алтан ургийнханд гар хүрдэг болж байна. Алтан ургийн ах дүүсийг хагаралдуулдаг болж байна. Тэмүүжин хүү минь. Зүгээр энэ удаа өршөөч. Дэмэн байхгүй. Хонхны Чирхаагийн үлдсэн 6 хүүг Мэнлэг эцгийн хамт цаазал. Гүй хаант минь. За бүгдийг цаазалж байгаа. Тэв Тэнгэрийг дийлчлээ. Тэмүүжнийг яасан ч гүн эргэсэнгүү. Чингис хаан бол үнэхээр Тэв Тэнгэр байтугай Тэнгэрийн элч юм аа. Одоо ард түмний үзэл бол өөрчлөгдөж байна. Юун дээр нус төвчөнд бас энэ талаар нэлээд гоё хардаг. Энэ бол ер нь ингээд жоохон дүгнээд үзэхэд бол ер нь хүн бас өөрөөс нь л болж байгаа юм шиг байна. Нэгэнт нөгөө Тэв Тэнгэр аваад Чингис хааныг Чингис цолд өргөмжлөөд ард олны сэтгэлийг өөртөө татаад олны дунд нэр нөлөөтэй болоод ирэнгүүтээ үндсэндээ бол бие тоогоод улам илүү нөлөө одоо даварч эхлэх үед тэр хандаа даруулж байгаа юм шиг байна шүү дээ. Тийм та Тэв Тэнгэр бөө хаан болж болно гэсэн хуйлдан болсон шүү дээ. 1210 он Тэв Тэнгэр буюу хөгчүү бөөг устгалаа. Төрийн хэргийг их зайрны хэргийг олон жил надад үнж зүтгэсэн усан өвгөн зайранд би даатгаж байна. Таныг энэ цаг мөчөөс эхлэн төрийн зайранд өргөмжлөе. Тэв Тэнгэр болон түүний ах дүүс шиг санаа буруулахгүй байхаа гэж би итгэж байна. Их хааны зарилгийг дагая. Надад түмэнтэй итгэж болно. Эзэнтэн минь. За ингээ оронд нь өөр зайран тавьж байгаа. 5000-аас 7000 жилийн түүхтэй бөөмөргөлийн одоо энэ бөөгийн шашин гэх юм уу, бөөмөргөл үзэл гэх юм уу, тийм юм байгаа юм л да. Энэ бол нүүдэлчдийн дунд бол эртнээсээ л байсан. Янз янзын шашнууд дээр үд зөндөөл орж ирж исэн. Одоо би хэлжсэн шүү дээ, Хэрээд аймаг бол христийн шашинтай байсан. Нестрианы урсгалтай ийм байсан. Баруун зүгээс энэ Маньхан үзэл Нестрианы урсгал бол олон жилийн өмнө орж ирж лээсэн. Сонирхолтой нь бүр 5 дугаар зууны үеэс Афганистаны нутгаас Монголын тал нутаг руу бүр бурхны шашин орж ирж ирсэн шүү дээ. Янз янзэл энэ чинь тал нутаг чинь бас нэг тэгтлээ их бүглүү боогдмол юм байгаагүй л дээ. Тал талаас л хүмүүс ирцгээж ил байсан. Ингээд одоо яаж ийн? Төрд тэрсэлсэн зарим хүмүүсийг их хаан цээрлүүллээ.
Бөөмөргөлийн үзэл бол ер нь их хаан дайнд мордох ан ав хийхч гэдэг юм уу. Тийм тохиолдолд маш их асууж зөвлөгөө их авдаг байсан үнэ. Яг нь энэ бол тухайн үед байсан л зүйл. За яг энэ үед 1210 он дуусч одоо 10 оны намар 11 он одоо ингээ утгагүй эхэлнэ. Тал нутгийн гам болдгоо. Ерөөсөө болж өгдөг. Төрийн их хуралдаа хуралдлаа. Төрийн мэрэгэн сайд Ёлу Чуцай та юу гэж бодож байна? Ёлу Чуцай Хятан үндэстэн их хааны үнд шадар цагаан эрмийн хойгуур нутгалж байсан хятаанчууд одоо хятааны үлдэгдлүүд их эзэн хааны хамаг Монголыг нэгтгэж байхад өөрт нь дагаар орсон. Тэгж ярил Балжуу нурын тангараг өргөлцөж явахд хятаанчууд цуг байсан шүү дээ. Хятааны жанжид бас цуг байсан. Энэ хүн бол маш мэрэгэн ухаантай хүн. Хятаан хүн шүү. Хятаан үндэстэн хүн. Нимч нэг юм хэлээ. Эртний Монголд хятаан үндэстэн гэж байж байгаа дараад нь хамаг Монгол үндэстэн бүрэлдлээ шүү дээ. Урд зүгээр нутгалж исэн болохоор урд зүгийнхаа энэ үндэстнүүдийг хятаанууд гэж нэрлэдэг байсан. Одоо хятаанууд нь нутгалж лээсэн юм чинь. Энэ бол эртний өвөг Монгол үндэстэн л дээ. Тэгээд дараад нь Харакара Китай буюу хар хятаан гэж одоо баруун тишээгээ бол ер нь явсан байгаа юм. За ингээд урд нь байгаа энэ усад нэг хятаан хүнийг хятаан гэдэг бол олон хятаан хүнийг хятад гин. Ер нь нэг нохоо гэдэг бол олон нохоог ноход гин гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг хүнийг хятаан нөгөө хүнийг хятад гин. Тэгэхээр хятад гэдэг чинь үнэндээ хятаанчууд л гэсэн. Бид нар өнөөдөр жаахан буруу ойлголттой л байна. Бүгд наймд хятад ус гэд хөвшчлээ. Уул нийтнээс чинь нангиад үндэстнүүд. Нангиадууд байхгүй. Монголчууд нангиадууд гэж дууддаг байсан. Хятаанчуудыг хятад гэж нэрлэнэ. Энэ үг хэлний энэ ойлголт түүхэн онцогийн явцад сэтгэлгээний буруу төлөвшил үүсгэсэн болох л та. Гэтэ одоо ч хятад гэж сурцсан болохоор аам усан хятадууд аам усан хужаа гэж байгаа бол тэр чинь цагаач гэсэн үг. Тийм ээ? Муусан одоо хятадууд гэдэг үл яаж юм? Айл эрт Монгол үндэстэнтэй уусаад алга болоод яваад өгсөн, шинжлэгдээд тэгээд одоо алга болсон эртний хятаан үндэстэн л гэсэн үг. Хятаан гэдэг чинь өвөг Монгол л хэлээд байгаа. Муусан хятадууд гэж ингээд байгаа шүү дээ. Энэ хятадууд бол ер нь хятад хүн биш гэдэг ингээд янз янз юм ярьж л байна. Үндэ тэр хятад буюу хятаан чинь өнөөдөр байхгүй. Харин нангиадууд. Монголчууд нангиадууд гэдэг байсан. Энийг бас нэмж хэлье. Бид нар буруу ойлголттой явж байгаа шүү. Энэ чинь өөр ойлголт шүү. Өөр үг шүү гэдэг. Хятаан улсын их мэрэгэн түвшмэд Ёлу Чуцай таны бодлыг одоо сонсомоор байна. Тал нутгийн ган үргэлжилж байна. Ер нь өвөл зод болж зундагаан болж эхэллээ. Бид нар одоо яахаач мэдхээ байл. Бид нар яах ёстой вэ? Одоо та тэр зөвлөгөөг хэлээч. Энэ байгалийн тэнцвэрт бус байдал юунаас болж гарсныг мөхөс би үл мэдхвүлээ. Гэхдээ тал нутагт байдаг л жамаараа явагдаж байгаа зүйл болж байна. Ганч болон зудч болно. Үерч болно. Энэ бол тал нутгийн өөрийнх нь ааш аран шим их хаантай байна. Арай гэж бүхэл хүчээ зориулан байж хамаг Монгол улсыг байгуулсан ч гэсэн бид өнөөдөр эдийн засгийн хавчигдмал гачаал төгжигдмэл байдалд байгаад байна. Ган гачигч үргэлжилж байна. Тиймээс миний танд өгөх зөвлөгөө гэвэл энэ цагаас хойш тал нутгаас одоо илүү юм гордоод авах шаардлага байхгүй боллоо. Бид нангиаттай худалдаа хиймээр байвч Алтан ус, Тангууд ус хоёр биднийг хаагаа зогсож чад байна. Алсхол гуйлан руу явъя гэж бодовч зам хол.
баруун зүгт орших. Сартуул эргэнтэй худалдаа хийгих боловч замбартаатай. Тэгээд ч торгоны зам биднээс хол байгаа шүү дээ. Тийм учраас энэ тал нутгаас одоо бид нар юм олж харж чадахгүй. Зэв жанжи ямар бодолтой байна? Энэ үнэ. Их хаант минь. Одоо ганцуд болж мал их хорогдлоо. Тэгэхээр тал нутгаас гарч ол зомог хайхгүй бол одоо болохгүй боллоо. Боорч. Би бас адилхан бодолтой байна. Их хаант минь. Бохол. Адилхан бодолтой байна. Тал нутгаас гарыг. Энэ ганцуд хэр их үргэлжлэх юм бэлээ. Бид тэгээд бие биенээ мэрэлтэй биш. Шихи удаг. Ямар бодолтой байна? Хаах минь. Та намайг төрийн их зарагчаар тавьсан л да. Их засаг хуулийг би тал нутагт хэрэгжүүлж байгаа. Шихи удаг. Хаах минь. Арай гэж хамаг Монголыг их зовлон бэрхшээл туулж яж нэгтгсэн. Бид нэр тал нутгийн ган гачгийг ямар мэдэхгүй биш. Даваад өнгөрөөчүүл яасан юм. Арай гэж бидний чэнэ нэгдлээ шүү дээ. Одоо эндээс хэрвээ бид нар гарах юм бол дахин эргэж уулзалтахгүй. Тийм болохоор зэрэг одоо л нэгдсэн дээрээ энэ улс дээрээ тогтун байж байгаад өөдөн татвал юу болж байна? Энэ миний бодлол доо. Шигээ утаг татгалзаж байна. Өөр хоббила тал нутгаас гарсан дээрээ амьдралаа батсан ч гэсэн цаашд ирээдүг батсан ч гэсэн тэгээд ч бид юуны учраас ийм хүчрхэг айрам хүчрхэг зэрэгтэй билээ. Сүбэд. Адилхан болтолтой байна. Тал нутгаас гарыг. Зэлэм. Адилхан. Тал нутгаас гарч ол зомог хай. Татгалзах хүн байна уу? Би байна. Хулаан. Юу болов? Би шихийн утгатай адилхан бодолтой байна. Чи чинь надад мөнх цас дуулыг үзүүлээч гэж гойсон биш үү? Тийм л дээ. Гэхдээ бид эндээс явах юм бол эргээд энэ хിവэрээ цуглахгүй шүү дээ. Бүх шилдэг сайчуул маань бүгдээрээ явна. Хідэн буцаж ирэх вэ? Хаантам. Тал нутаг. Үнэхээр гангачиг их байна. Их хуралдаан шийдвэр. Тал нутгаас гарч ол зомог болохоор боллоо. Тийм учраас бидэнтэй ойрхон хэм байна. Одоо тангав дэргэнийг бүр мөсөн Нурай. Анцун хаан одоо бидний мэдэлд орно. Тэр цагт бид нар Алдан улсын баруун жигүүрийг хугална гэсэн үг. Алтан улс руу шууд дайрхал юм бол Алтан улс таарсан хариу өгнө. Тэгээд ч Алтан улс биднийг таатар төлгөж хэлсэн байлээ шүү. Харин тийм илч ирсэн. Хин хаан болсон? Ван Юнжэн. Алтан улсын хаан болсноо. Тийм ээ. Одоо Алтан улсыг төвшөдгөх цаг нь ч болж. Бид Алтан улсыг дайлаар мордноо. Тийм учраас эхлээд Тангад улс руу довтлох болно. Алтан улс руу дайрахад ял асуух хэрэгтэй. Ямар ял байгаа вэ? Элен замбгааг игүүтгүүлсэн. Өөр эртнээсээ бидний хооронд яс хайж будрагж нэгийг нөгөөгөр даруулж исэн түүхтэй. Тэгсээр ирсэн
Тэд цааш бас тэгсээр байх болно. Алтан ус болон тангад ус хоёрыг төвшөтгөхөд авдаг юм бол бид нангиадуудтай хэллэнэ. Тэдний торог дурдан хийж байгаа болгон бидэнд хэрэгтэй. Нангиадууд урагшаа нутгалж байгаа байлоо. Тийм ээ. Сүн ус гэд урагшаага байгаа. Зүч хүү ямар бодолтой байна. Миний ахмад хүүгээл. Аава. Бид нар бүгдээрээ бүрт чонууд. Бид нар бүрт чонын удмынхан. Бүрт чон дайсантай байж ижил хүч жавхаан орч амьд явдаг. Дайсангүй байвал бүрт чон бие биенээ мэрдэг. Хажууд хаацдаг. Хань хамсаатан тагаач толддог. Тэгэхээр бүрт чон хэрвээ цаашаа орчин тогтнё гэж бодож байгаа бол тал нутагтаа цаашаа амьдрий. Үр төлөө гарan амьдрий гэж бодож байгаа бол бүрт чонд заавал дайсан хэрэгтэй байдаг. Тиймээс бидний иргэн тойрон ямар дайсан байна. Тэр болгон руу халдан довтлоо. Тангууд ус болон алтан ус руу ял асууж илчилгээ. Тэднийг дайлар мортод бэлт. Мэдлээ. Их хаантам байна. Тал нутгийн ард түмний амьдралыг сайжруулахын тулд бэлчээр дэлхээс арга байхгүй. Бид бэлчээрийг дэлэх хэрэгтэй. Эртний түргийн хаан тус энэ газар нутаг дээр мандаж байх та. Хар тэнгис хүртэл. Бүр Адриатикийн тэнгис хүртэл. Бэлчээрээ дэлжсэн шүү дээ. Би тэрнээс цааш дэлхийг үгүйсэхгүй. Ямар ч л байсан ихч вэ, багч вэ. Бэлчээрийг дэлэх хэрэгтэй. Хөвлөө. Хар хятааныг төвшөтгөхөд харлаг улс бидэнд дөнгөж үсээд гай болоод байна. Хар хятаан дотроо хуваагдaltaй байгаа л та. Харлаг улсыг дагаар орвол. Мэдлээ эзэнтэй. Чи маргааш хөдөл. Гүйцэтгэе. За одоо ингээд гадагшаага дайн байлдаан хийх бүх юма төлөвлөж байна. 1206 онд их Монгол улсаа байгуулсан. 1211 онд хэдэн жил вэ? 5 жил. Тэгээд хигтлээ их өс хонцон сансан бол хүчрхэг болонгуудаа алтан усаа очоод нухаа ихгүй яасан. Үгүй 5 жил амар жимэр амьдэрсэн. Энэ үнэн харамсалтай нь 1210 1211 онд дараалсан тал нутаг дараалсан ган болчихгүй. Ган зод үргэлжчихгүй. Тэгэхээр одоо яах юм бэ? Одоо бэлчээр хайгаа явна шүү дээ. Тэгэд хэлэх ёстой. Хэлэх ёстой. Хэрэгцээгээ бод. Хэлэх гэхээр яах юм хин гай болоод байгаа. Өөрт бас нөгөөдөл нь тэг өөр бусад ус тэг болчихж байгаа. Тэгэхээр бэлчээр л хэлэх хэрэгтэй. Энэ бол зүгээр өгөгдөл. Тэрнээс ш энэ элен цамгааг игүүтгсэн болохоор модон элчинд хадаж алсан болохоор гэж ярьж байгаа бол энэ зүгээр шалтгаан. Шалтгийг хүн хоосноос ч олно. Хаанаас ч гаргаж ирнэ. Шалтгаан цаана өөр утга учиртай далд агуулгатай байдаг. Цаана ерөөсөө бэлчээр хэлээ. Энд бид нар амьдарч байгаа боллоо л гэсэн үг шүү дээ. Ингээд алтан усыг дайлар мордох ажлыг түрэгтгэж эхэлсэн. Маш сайн бэлдсэн. Тэгэхээр 5 жил уул нь бол амар жимэр амьдарч. Одоо тал нутаг та нарт юм өгөхгүй шүү гэсэн үг. Тэгээд хүн амын тоо бас оширсон. Мал сүргийн тоо оширсон. Ингэхээр бие биентэйгээ хэрэлдээд бэлчээр булаацалтж цорын ганц хэрүүлэн бэлчээр булаацалж хэрэлдэж дахиад нэг арай гэж ивж нэгтчихэд би нэг хялаагаад хараад байлтай биш. Одоо тал тишэл явах хэрэгтэй. Ийм учраас 1210 он бол алтан усыг дайлаар мордох мөн тангад иргэнийг төвшөтгөх бэлтгэл ажлыг хийсэн. 1211 он Хувлаа Эхэзэн хааны зарилгаар харлаг улсыг очиж байлдан дагуулсан. 1211 оны 5 дугаар сар Чингис хаан их цэрэгээ авч алтан улсыг дайлахаар мордлоо.
1211 оны 5 сар буюу хавар. Цуглуулаад 10 түмэн цэрэг ихний ээлжинд гарлаа. Хангалттай байна. Алтан улсыг эзэлж авахын тулд Алтан улсын энэ их үүргийг өөрийн жанжин Зив, Сүбэдэ, Самука нарт өгье. Самука, Самух, одоо Самука гэдэг одоо Китан жанжин. Самука чи зүүн хойд зүгээс цагаан армийн зүүн хойд зүгээс довтлно. Зив чанх хойд зүгээс довтлно. Сүбэдэ баруун хойд зүгээс довтлно. Эхний ээлжинд. Мөн хувлаа зилмэ бүгдээрээ тус тусдаа үүрэг авцгаана. Тийм учраас Алтан улс руу бид халдна. Эхлээд бид юуны төрөнд Тангад улс руу очих хэрэгтэй байна. Тангууд иргэн. Би өмнөх дугаарда яг хаагур газар нутгалж ирснийг би хэлсэн. Тангууд иргэн хан. Яагаад алба говчор өхөө болсон юм бэ? Анцион. Банк биднээс зүгээр алба татвар аваад байхаар бидэнд бас хэцүү байсан юм. Наа Чингис хаан чинь хаяан тулаад ирчээд байна. Тангууд ирэг манай тангадын гадны хаан хаалганы цаан зогсчиход байна. Одоо яах юм бэ? Биднүүсийг Алтан улстай хэлхээ холбоотой байсныг бүгднийг холбоо сүлжээг тасалсан. Тангууд иргэн рүү дахин дайр. Шар мөрний ихийг боо. Мэдлээ эзэнтэй. Шар мөрний их. Ийм их усыг хараад морд мал маанч цочж байна шүү. Гэхдээ боох хэрэгтэй. Ингээд шар мөрний усыг боодог. За ингээд боогоод эхлэхэр чин зэрэг яах вэ? Тэр цүнхэл хэсэгт нь их ус хуралдаал эхлэв. Их ус хуралдаал. Хэрмийн гаднаас дайруул хүм морины л гарз гараад болж ихгүй. Цаадуул чи хэрмийн цаанаас маш сайн хамгаалж байгаа. За их усыг одоо ингэж гаргаж ирж байгаа нь хэр бол зүгээрээ ямар ч лсэн барайдал бай. Усны амыг боогоод л бай. Нэгд улам их ус хоримтлагдаал байна. Голдрлыг нь өөрчлөхийн тулд тэрүүгээр бас барих хэрэгтэй. Одоо Тангад усын зүг рүү голдрол өөрчлөвч эхэлж байна. Тэгээд тэрнийг тавих юм бол их усаар одоо дайрах гэж байна шүү дээ. Заавал энэ арга бол ер нь амжилттай болно доо. Амжилттай болно. Эзэнтэй минь 70 нураад байна. Дахиад барина да. Юу ч гэсэн шар мөрний ихийг боогоод л бай. Асаас хүмүүс ирж явах чинь юу хүмүүс юм бэ? За, сайн байцгаана уу? Сайн байна уу? Их хаантай минь. Бид нэр торгоны замын худалдаачд байна. Бид нэр уулын Тангад улс болон Алтан улстай худалдаа хийх гээд явж байгаа юм. Таныг худалдаачдыг ивэдгийг мэдээд бид нэр тантай уулзах гэж ирлээ. Наад Тангад улс руу явж байгаа бараа таваараа бидэнд өгч. Бид нар худалдаад авчээ. За. Санаа зовлтгүй. Бид нэр хэрэгтэй ангийн үсээрээ солиод авчих болно. Худалдаачдыг ямар ч лсэн Тангад улс руу оруулж болохгүй. Тангад улсыг хил, холбоо бүгднгээс нь тасал. Эднэр хоол хүнсгүй бараагаар дутагдчихл таараа. За ингээд Тангад улсыг одоо яаж ийн? Боогод эхэлсэн. Тангад улсын нийслэл Ирга хот Анцин хааны өргөө. Алт ус бидэнд туслахгүй гэсэн үү? Хаант минь холбоо харилцаа тасарчаад байна шүү дээ. Тэгээд одоо яах вэ? Бүх худалдаачд чинь Чингис хааны худалдаачтай худалдаа гэдэг байна. Манай их хот арт түмэн өсөглөнд нэрвэгдэж эхлэх нь. Хаант минь.
За. Чингис хаанд хэл. Илж явал. Шар мөрний голдролыг бөөрчл. Урсцыг бүх хаа гэж хэл. Намайг өөрийн биеэр очно гэж хэл. Хилцээр хийя гэж байна гэж хэл. Тэгье. Чингис хааны асар. Тангад улсын элч. Юу дамжуулж ярив? Анцын хаан танд шар мөрний усыг бүү боогооч ээ. Харин худалдаа арилжаа хийя. Тантай өөрөө уулзъя гэж хэлж байна. Голдрлын бити өөрчлөөч гэж хэлж байна. Хизээ юм. Маргааш ирнэ. Анц сэнийг хүлээж авна гэж хэл. Мэдлээ эзэнтэй. За ингэ яваад гэж. Маргааш анцын өөрөө хурж ирж байгаа. Бид нар хот маань, ард түмэн маань, улс орон маань өсөглөнд нэрвэгдлээ. Та худалдаа арилжааг нь боочлоо. Бид нар бууж өгье. Таны албат болъё. Таны албат улс болж таны хэлсэн татвар болгоныг бид нар өгье. Та одоо бидний рүү довтлохоо болооч. Анцын. Би алтан ус руу дайрна. Чи туслахгүй байх ёстой. Тохирох уу? Тохирлоо. Их хаантан. За. Тэгвэл би бүсэлтийг зогсооё. Цэргүүд бүсэлтийг буулга. Бүгд алтан ус руу одоо хөдлөх болно. За ингээд одоо энэ хүрээд төр завсарлаа. Ямар ч байсан тангууд иргэн бол баг энэ хүрээд ингээд бууж өгч байгаа тийм байна. За ямар ч байсан өөрийнхөө одоо судалгаа бүх одоо олон жилийн мэдлэгээ бид нартай хуваалцсан бэлгэн судлаачтай маш их баярлалаа. За энэ хүрээд ингээд өндөрлөё. Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.